Сонголоо багныг буюу wireless local area network-ийг биелэн та бүхэндээ тайлбарлах чинь. За тэгэхээр энэ болохоор бид бүхний амьдралд ойлгох юм бол одоо Wi-Fi төхөөрөмж утасгүй сүлжээ гэх мэтлэн зүйлүүдийг харуулна. За тэгэхээр одоо жишээ болгоод packet tracer дээр ихний топологи хөгжигдсөн. За тэгээд энэ топологи дээр болохоор wireless сүлжээнүүд юу хэрхэн ажилт юм бэ? Ер нь утасгүй сүлжээ хэрхэн ажилт юм бэ? Тохиолдол хэрхэн юм бэ гэх мэтлэн хүү зүйлүүдийг агуулсан. За одоо жишээ нь энэ access point гэдэг энийг болохоор ерөнхийдөө бид бүхэн за innovation дээр одоо нөгөө Wi-Fi цагаат хэмжээ тэр төхөөрөмжийг ойлгочих болно. Тэгээ port 1 дээр нь бид нар юуг нь тохируулаад өгнө? Ямар application буюу хамгаалтанд доор ажиллах юм бэ? Passcode юу юм бэ гэх мэтлэн юмнуудыг ажиллуулад за тэгээ password-ыг 1-2-3 сүртэл яваа тэгээд тэг гээд өгч байгаа. За тэгээ энэ үргэнд болохоор PC 2-ыг одоо бид бүхэн харъя л да. PC 2-ыг PC wireless-аар харах юм бол за refresh хийгээд ямар wireless сүлжээнүүд байгаа юм бэ гэхээр за IP 0 гэдэг нь болохоор бид бүхний за жоохон дөрслүүл харах юм бол access point tag гэдэг байгаа. Access point tag буюу IP дэвэл хайн default нь болохоор манай энэ wireless router-ыг харуулж байгаа. Тэгээд 23 гэдэг нь болохоор манай нөгөө сигнал хэр хүчтэй ирж байгаа юм бэ гэх мэт дээрүүдийг харуулж байгаа. За одоо тийш connect хийл та. За буюу бид нар одоо VPA 2 дээр харуулсан учраас бид нар passkey-ээр нэвтрэн за connect хийлээ. Link connection хүн бол ерөнхийдөө одоо ингээ холболт үүсэж байгаа гэх мэтлэн ингээд харчиж болно. За тэнгүүд wireless router дээр болохоор юу хийгээд байгаа юм бэ гингүүд та бүхний харж байгаа шиг router-ууд мөн DSP-гээр нөгөө серверийг нь IP хаяг тарааж өгдөг. Тэрийг болохоор DSP дээр router дээр хийгээд өгсөн байгаа гэснээр манай PC-нүүд маань ингээ авч чадсан. За одоо PC 3-ын wireless-ийг бусад сүлжээний одоо access point wireless router хэр авч байгааг харах юм бол за wireless router арай ойрхон байгаа юм байна. 24% арай хүчтэй. Default нь буюу wireless router маань 23%-тай харагдаж байна. За тэгээд за эндээс яаж л та бүр wireless router хэрэг хажууд тавьчих юм бол за wireless router-г нь access point-ийн хажууд тавьсан бол тэгээ access point нь 72%-тэй бүр хүчтэй орж байна. Үнэхээр ерөнхийдөө access point буюу ингээд цацаг төхөөрөмж рүү ойртох тусам илүү хүчтэй орно, холдох тусам илүү зул орно гэдэг. Аюулгүй энэ чиний хийцэн байгаа. За тэгээд за одоо энэ дээр болохоор бид нар хааж байгаа ч юу үзүүлэх гэж оролцсон. Одоо энэ PC-нээс бид нар одоо нэг хүнээс нөгөө хүн рүү мессеж дамжуулдаг те. Тэрийг харуулна. Тэгэхээр за одоо PC 3-аас PC 4 рүү дамжих юм бол энэ wireless router рүүгээ ихний пингээ өгөө дараа нь PC рүү очиод PC-нээсээ ирсэн гэж мэдээлэл өгөө тэгээд юм хөтө мэдээлэл нь босоо PC 3 дээр хамжилттай холбогдсон гэж ирэх маягаар явна. За одоо за энэ хүрээнд болохоор ингээд тасралтгүй пинг өгч өгөө. За пингийг харангууд ингээд араасаа явж гин. За одоо ингээд PC-гээ бүр ингээд сүлжээнээс нь гаргаад тавьчих л да. Тэгэх юм бол манай энэ маань шууд time request болно. Time out болж байгаа шалтгаан нь болохоор нөгөө сүлжээнд орж чадахгүй зайнаас хамаарат мэдээж энэ access point wireless router-ууд маань ингээд тодорхой хүрээнд цацдаг тул ингээд тэр хүрээнээс гадагшилж байгаа бол ингээд яаж чадахгүй холбогдож чадахгүй гэд болчин хэрвээ за одоо ойртол үзэл та буцаагаад за энэ дээр өгөөд биш desktop гээд за одоо харах юм бол за жоохон хүлээл юм шиг байна. Time request хийхээр чинь дээр энэ дээр бол дуртай ойртуулгууд юуг авч ийсэн та wireless VPA2-гээд
пингээ авах ёстой байсан да. Бол энэ туршилтыг энэ дээр хордуулж ойртуулаад үтсэн нэг чинь энэ тайм реквестэнгүүдэд буцаагаад ойртуулгууд авч байгаа хэсэг харагдаж байна. Энэ дээр яагаад ингэчүү? Wireless холбогддог энэс авцсан. Desktop дээр цаад wireless ороод no access point гэдэг энэ холбогддог болохоор ерөнхийдөө буцаагаад нөгөө шууд юу руу ороогүй юм байна. Point руу за ном гээд ийшээ нэвтрээ. За connect нэг хоёр болон тавцах. За connect. За одоо ингээ connect- болсон харагдаж байна. Сая connect-ийг үүсэн юм байна. За одоо ингээ тасралтгүй пинг мэн явж байгаа time request болгонгуудыг энэ доор буцаагаад пингээ илгээгээд эхэлж байгаа та бүхэн харж байгаа. За тэнгүүд сүүлийн хэсэг маань болохоор одоо бид нэр wireless үйлчгээр дамжуулахдаа нэг рүүтээс нөгөө рүүтер access point гэх мэтлэн дамждаг. Тэнгүүд энд MAC-ийг хэрхэн солигдож байгаа жишээг юу н харуулж байгаа. За PC-нөөс PC1 рүү пинг өгөнгүүд. За PC0-өөс PC1 рүү пинг өгөнгүүд энэ process failed successful гэдээ явчихж байгаа харагдаж байгаа. За тэгэхээр энд за энэ хэсэгт нэгцүүлжээ, энэ хэсэгт нэгцүүлжээ. За юу ч эхнээс нь тайлбарлая. За PC0 за динээсээр манай бүх юм юг авах хэвээр интернет wireless юм чинь хэрхэн авах вэ гэхээр динээс DSP-гээр авах. DSP-гээр авахдаа болохоор PC0 маань wireless router тэгээс PC1 маань болохоор wireless router нэгээс авч байгаа access point-оор дамжуулаад илүү ойрхон байгаа учраас. За тэгээд юунаас дамжил та PC0-оос PC1 рүү дамжих хүнд MAC-ийг хэрхэн өөрчлөгдөх вэ? PC0 wireless router 0-оос 1 явах зам MAC-ийг router-т нэгдэж өөрчлөгдөд яваад гэвэл өөр ингээд сүлжээр орж байгаа гэж үзнэ. За тэгээ access point дээр бас асуусан байсан. Access point дээр энэ дүрм үйлчлэхүү гэдэг. Access point дээр бол үйлчлэхгүй. За тэгээ router нэгдээ үйлчлэхүү. Router нэгдээ үйлчлэнэ яг тэгэл энэ чинь router учир үйлчлэнэ гэсэн байгаа. За тэгээд одоо дараагийн хэсэг маань болохоор юун дээр Wireshark дээр одоо хэрхэн юмнууд маань ажиллаж байгаа вэ гэдгийг харуулахаар за одоо ингээд бид нэр за энэ хаягаар ингээд бид нэр домен илгээгээд за тэгээд ингээд энд git хүсэлт илгээсэн. За тэгээд даажин гитүүд хүлээж авсан гэх мэтлэн энд ингээд харуулж байна. За тэгээд эхнээс бол болохоо beacon frame дэх SSID-г илэрхийлсэн хэсгүүдэд илрүүлж тайлбараа гэдэг. За тэгээ SSID-г илэрхийлэх хэсэг нөхө beacon frame дэх target parameters хэсэгт SSID parameter set гэж харуулдаг. За тэгээ энэ нь болохоор 30 Monroe ST link SS12 Angton өг зэрэгээр харуулж байгаа. За тэгээд мөн асуусан юм нь болохоор ямар үед ижил байх вэ гэдэг. За энэ нь болохоор нэг access point ашиглаж байгаа үед буюу одоо нөгөө гэрийн сүлжээний бөөнд орсон үед адилхан. Эсвэл multiple access point гэх нь болохоор том сүлжээнүүд болохоор ижил SSD ашиглах үед хэд хэдэн access point байж болно, хэд хэдэн цацаг төхөөрөмж тэд нь нэг beacon frame-д энэ тохиолдолд олон beacon frame-үүд SSID-г ижил байна гэдэг нөгөө ижил хэлбэр ашиглаж байгаа гэдгийг харуулад өгч байгаа. Энэ тэгээд ерөнхийдөө зураг дэлгэрэнгүй мэдээлэл ингээ хийцэн. За тэгээ beacon frame-үүд хоорондоо хугацаагаа уцгүй сүлжээний төхөөрөмж бүрт хэд байсан бэ, MAC-ийг ямар байсан бэ. Beacon interval-ын хугацаа болохоор за ингээд 0.1100 1024 гээд секунд буюу 102.4 миллисекунд байгаа. Тэгээ энэ fixed parameters гээд гингүүтээ араас нь beacon interval гэдэг хэсэгтэй харагдана. За MAC-ийг нь болохоор энд link ер нь бол энд ингээд харагдчихж байгаа. MAC-ийн номлогын 0016 B6 F7-1D51 гэх энэ Cisco Linksys гэдэг хэсэг даарчаа. За дараагийн асуулт нь болохоор 30 Monroe ST төхөөрөмжийн beacon frame-ийн хүлээн авахч чиг MAC-ийг ямар байх вэ? Яагаад гээд FFFFF гээд баха FT. Энэ болохоор
бүх сүлжээнүүд зориулагдсан тохиол энэ болохоор ямар нэгэн төхөөрөмжүүд бусад сүлжээнд хамруулахгүй бүх клиентэд хүрэх ёстой гэдэг одоо нэг ёстой клиент буюу бидний одоо энэ access хийж байгаа төхөөрөмжүүд одоо энэ бид бүхний хусарсан энэ дээр харах юм бол одоо энэ PC3, PC2, PC0, PC1 гэх мэтлэн эдгээр болгоо клиент төхөөрөмжүүд клиент гэж явна. Эдгээр бүгднтэй нь холбогдсон бол if гэдэг ийм нэг стандартчлагдсан хэлбэр байгаа. За тэгээд ягаад broadcast тестүүлдэг вэ гэхээр өсгөө сүлжээний beacon frame сүлжээг сурчлахад SSID болон бусад мэдээллийн суурь станцыг дэмждэг тул хурд сувгийг авчих мэт харуулгад зориулагдсан гэж байгаа. За дараагийн асуулт болохоор 30 мөнрийн SD төхөөрөмжийг beacon frame-с харахад дамжуулын хэдэн төрлийн хурдыг дэмжиж байна вэ? Мөн Linksys энэ хоёрын ерөнхийдөө хэдэн хурдны хэдэн тохиолгоо дэмжиж байна гэдгийг харуулж байгаа. За tag support rates гээд 1 2 5 11 5 11 гэх мэтлэн харагдаж байна. За 30 мөнрөө дээр эхнийх нь болохоор 30 мөнрөө, хоёр дахь нь болохоор Linksys. Энэ дээр болохоор 1 2 5 11 гэтэл муу адилхан байна. Бит секунд. За тэгээд extend support rates гээд мөн байсан. Тэн дээр болохоор 12 төрлөх харагдаж ирсэн. 11-ээс дээшлээд илүү өндөр 64 хүртэл явж ирсэн. За тэгээд энд ингэж бичсэн байна. За тэгээд дараагийн асуулт host HTTP хүсэлт илгээгч байгаа үеийн 802.11 фреймийг ажиглал. Тэгээд алис текст файлыг татаа авах үед хэдэн MAC байна вэ? Ямар зорилттой тайлбарлал? Ямар зорилттой? За эхнийх нь болохоор за receiver, transmitter, destination, source, BSSID, STX нэг 6 хэсэг төвөрлөгсөн. Тэгээд receiver нь болохоор ойлгомжтой хүлээн авах төхөөрөмж, transmitter нь болохоор фреймийг илгээж буй төхөөрөмжийн MAC. За destination болохоор фреймийн эцсийн байршилд хүрэх хаяг. За тэгээд source нь болохоор фреймийг эхлүүлсэн төхөөрөмжийн MAC. BSSID болгон сүлжээнд ашиглаж буй access point-ийн MAC буюу одоо нөгөө цагаан төхөөрөмжүүдийг ойлгочихвол STA болгон сүлжээнд оролцож буй ямар төхөөрөмж байж болох вэ? Сүлжээнд оролцож буй ямар ч төхөөрөмж байж болно. Энэ бол энэ access point-той холбогдож receiver, transmitter, destination, source болон BSSID хаягуудыг ашиглан өглөөг дамжуулдаг. За одоо 6 дахь асуулт болохоор хостын 30 мөнрөө SD төхөөрөмжийг салах үед хэдэн төрлийн мессеж дагуулгдсан байх вэ гэдэг. За ингээ энэ дээр болохоор detection, authentication, authentication тэгээд declaration нөгөөд нь болохоор accession гэдэг холбоодлуудыг ашиглаж байгаа. Энэ мессежүүдийг ерөнхийдөө илгээж байгаа. За ингээд за эхнээс нь тайлбарлалтай. Эхний болохоор detection болохоор мессежийг сүлжээнээс салах эсвэл холбоох таслах үед хамгийн ихэнд илгээж буй мессеж. За тэгээд authentication болохоор төхөөрөмжийн хооронд artifacts хийх үед дамжуулагддаг. Хэрвээ хост шинэ төхөөрөмж холбогдож байгаа бол мессеж нь төхөөрөмж хүлээн авсан автентификацийн шалгах үйл явц юм аа. За declaration болохоор мессеж хост болон API хооронд холболтыг таслах үед хэрэглэгддэг. За accession болохоор шинэ төхөөрөмж access point буюу API-тэй холбогдох үед ашиглагддаг. За ингээд ерөнхийдөө 30 мөнрөө SD гэдэг төхөөрөмжөөс салах үе мессежүүд гээд ерөнхийдөө энд ингээд дахиад дэлгэнгүй тайлбарласан байгаа. За дараагийн асуулт Linksys-тэй холбогдох орлого хийхэд хэдэн authentication frame ашиглаж байж вэ? За анхдагч тэгээд нөгөөдгөнд нь хариулт илгээсэн. За access point-тэй холбогдох орлого хийх үе ихэнд authentication request frame-ийг илгээдэг бол хариулт нь болохоор authentication response хариуг өгдөг. За тэгээд authentication frame-ийн утга гээд authentication request frame-ийг илгээж буй API-тэй холбогдох хүсэлтийг илэрхийлж байна гэд харуулсан. За тэгээд response-ыг нь бас энд бичээд өгсөн тайлбартай. За хэрвээ authentication frame-үүд хоорондоо таарах failure эсвэл success гэсэн хариу үүсгвэл success гэж үзвэл хост сүлжээнд холбогдсон гэж үзнэ гэх мэтлэн энд одоо би status code нь successful гэж харж байна. За дараагийн асуулт болохоор хост хүсэл илгээхэд Linksys authentication-ы хариу илгээсэн байна уу гэж successful гэдээ ирснийг бид бүхэн харж байна. За хоёр дахь удаага Linksys илгээх үед орлого ижил байсан уу гэв. Энд дээр successful гэж гарч ирсэн. Нөгөөх нь болохоор failed гэж гарч ирж байгаа. Тэр нь болохоор бид
Тэр нь болохоор өмнө хамгаалтын юутай холбоотой гэж болсон хамгаалтын одоо хамгаалахад зориулсан гэх юм уу? Тиймтэй холбоотой гэж ойлгосон. За тэгээд 10 дугаар асуулт. За тэгээд 30 мөнөр SD-тэй хост холбоотой үеийн application frame солилцсон уу? Ямар хариулт хүлээн авсан бэ? За энэ дээр болохоор successful гэж илгээсэн. За тэгээд энэ дээр нэг за peer request promote response frame-үүд дэх state илгэх болон хүлээн авах MACI гэдэг. За peer request нь болохоор илгээгч нь болохоор client-ээс, хүлээн авахч нь болохоор broadcast байна. За SSID нь 30 мянга SD. За дараач нь болохоор response илгийн response дээр болохоор илгээгч MACI-г нь болохоор Cisco Collins гээд EP буюу одоо төхөөрөмжүүд маань тэгээ клиент рүү хүлээн авч буюу одоо клиент одоо энэ ашиглаж буй төхөөрөмж рүү явуулж байгаа. За линклээс 30 мянга SD төхөөрөмж ямар төлөвт ажиллаж байна вэ гэдэг. За энэ дээр болохоор 30 мянга SD нь болохоор идэвхтэй activity төлөв байгуулж хаалц холбогдсон. Нөгөөх нь болохоор идэхгүй бол энэ active учир хост салсан гэдэг. За энэ дээр өөр нэг тайлбар гэх юм бол нэг нь болохоор за 30 мянга SD нь болохоор юу нээлттэй сүлжээ open system, харин Linksys нь болохоор хамгаалагдсан буюу private учир ингээд нууц үгүй хамгаалагдсан учир ингээд нэвтэрч чадахгүй. За 9-р асуултанд нөгөө яасан шүү дээ. Орлого хийхэд өмнөдөө ижил байсан уу гэд. Энэ дээр болохоор 2 дахь удаага Linksys-тэй холбогдох орлого хийхэд дахин Linksys руу холбогдох орлого хийсэн боловч өмнөдөө яг адилхан application request frame илгээгдсэн. Учир нь за ер нь бол success гэж ойлгож болох юм байна. За уцгүй сүлжээ VPA2 баталгаажуулалтын аргуудыг харьцуулан хүснэг хийж аль нь илүү тайлбарлана уу гэд. За энэ болохоор хамгаалтын аргууд. За тэгээд ерөнхийдөө шифрлэлний дээр бүх юмыг тэмдэглээд өгсөн байгаа. Дэлгэнгүй уншиж болно. За тэгэхээр харьцуулъя л доо. За VPA2 2 хүртэл явцсан байгаа. Тэгээ VPA3 гэж байгаа мөн. За эдгээр нь юугаар өөр юм бэ гэж харах юм бол за VEP нь болохоор хуучирсан хамгаалтын сул учир юм ашиглахыг хориглоно. За VPA нь болохоор дунд түвшний хамгаалалттай VEP-гээс арай өндөржүүлсэн. Гэхдээ ер нь бас сул талтай учир VPA2-ыг ашиглахыг зөвлөдөг. Харин VPA2 нь орчин үеийн хамгаалтын найдварт аюулгүй сонголттой боловч ерөнхийдөө бол одоо хүртэл ингээд хакердах нууцлын аюулгүй байдал гэх мэтлэн тэднийг нь хангаж чадаагүй гэж үзсэн. VPA3 нь болохоор шинжилсэн үйлбэр VPA2-оос илүү хамгаалалттай. VPA2-ыг хакердах боломжтой гэсэн шүү дээ. Тэгвэл VPA2-ыг ер нь бол бараг л ингэж хүчээр хакердах, сүлжээнд нэвтрэх боломжгүй гэж уншсан. За тэгээд ерөнхийдөө шалгах асуулт гэдэг ерөнхийдөө энд өцгөө сүлжээний даваа болон сул тал висод анализ хийх гэх мэтлэн ингээд асуултууд байгаа. Эднийг нь дэлгэрэнгүй тайлбарлаад бичсэн. За ингээд ерөнхий wireless local area network гэдэг клубыг тайлбарлалт дууссан тайлбарнд туслаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.